Бай хүүгээ цэцэрлэгт нь хүргэж өгье. Манай гэрийн өнгөр зөндөө сарнаа урагчиж. Ер нь хятадууд сарнаа айгүй их тарьдгийн өнгөөр нь. Тэгээд тэр нь айгүй сайн ургадаг. Би нэг сарнааны түүх ярьж өгөө. Эмэрийн нийттэй за. Манай нөхөрт хоёр яг ингэ танилцаад тэр үед болохоор хятадын Ухаан гэдэг хотод ажилладаг байсан бит хоёр. Тэгээд танилцчаад дөнгөж ингээд үерхэд нөхөр маань хойноос гүйдэг байх уу яахгүй юу. Тэгээд надад айгүй их сарнаа өгдөг байсан. Тэгээд 7 хоног болгоо ингээд шинийг өгдөг. Тэгэд би чи амар ингээд дуртай. Тэгэд айгүй гоё өндөртэй гоё байдаг гэсэн. Тэгсэн чи нэг удаа миний төрсөн өдөр байлуу эсвэл мартын 8 байлуу. Нөхөр маань ингээд надад бүр амар гоё юм том сарнаа өгсөн байхгүй юу. Тэгэд би ингээд баярлаад аваад тэгэл ингээд үнэрлсэн чинь нэг тийм үнэртэй бас шүү үнэртэй байсан байхгүй юу. Тэгэл ямар ч гэсэн баярлаа. Тэгээд ширээн дээрээ тавьчаал. Тэгэд ингээд хэд хоноо тэгсэн чи нөгөө сарнаа нь юусоо өгөхгүй. Би тэгэд юм гоё юм байна да гэдгсэн чи нэг ч бас тийм гоё үнэртэхгүй. Тэгэд би ингээд дэлбэнд нь хүрсэн чи нэг тийм материалны юм амьд цэцэг гэхэд арай биш цаа. Тэгэд би ингээ амар гайхчихж байгаа байхгүй. Яана надад хурамч цэцэг өгсөн юм биш үстэй гэж. Тэгэд бас ингээд яг түнгэж үерхэж хэлжсэн болохоор яг ингээд нөхрөөсөө асууч чадахгүй санаа зовоод тэгэд ингээд нөхөр маань ингээд манай өрөөнд ороод ирэхээр би энэ амар гоё цэцэг чи надад амар гоё цэцэг өгсөн мэн надад хүртэл ерөөсөө өгөхгүй байгаа шүү дээ. Гэтэ энэ бүр ингээд дэлбэ мэлмэж өрн ингээд харахгүй амар гоёороо байгаад байна. Гэтэ энэ чи ингээд өөр сортын сарны авц юм уу? Тэгээд ингээд асуусан байхгүй юу? Тэгсэн чинь нөхөр маань тийм бах уу энэ төр гэтгсэн. Тэгэд би маргааш нь ажилдаа явсны дараа үгүй дараа биш за өглөө нь би ажилдаа явсан байхгүй юу? Тэгчээд орой ирсэн чинь миний нөгөө сарнаа өөрчлөгдсөн за хинч харсгаар анзаарагдсан за тэгэд өнгөн арай жоохон юм өөрөнгөтэй болсон арай тод улаанд болсон. Тэгэд ингээд яг баглаа энэ төр нь болохоор яг хിവэрээ тэгэд би нөхрийг ингээд солилцсон гэдгийг мэдчихэж байгаа байхгүй тэр чинь гайхаа штэ тэгэд ингээд нөхөр маань надад юм хэлэхгүй тэгэд ингээд тэр шин сарнаг ингээд үнэртээд ингээд үтсэн чи яг ингээл сарнаа байсан байхгүй аим сарнаа. Тэгэд би бас яг нөхрийг ингээд солилцсон байна да гэж мэдсэн. Тэгээд бүр нэлийн хугацаа өнгөрөөд бит хоёр би хийдэг амар юм тотон болсныхаа дараа би хизээ хойно асуужсэн байхгүй юу. Чи тэр үед миний тэр цэцгийг солилцсон тий гэдгсэн чинь манай нөхөр амар мангарцаа. Харин тий би угаасаа мэдгүй хурам царнаа авсан билээ. Тэгсэн чинь чамайг тийш хэлсний дараа ингээд гайхаад дэлгүүрлүү навчаад өгсөн чинь тийштэй наа чи хурамчтэй би чамд хэлсэн штэ гэдэг дэлгүүрийн хүнд тэгсэн. Тэгэд бүр амар бантаад түлээгийн нишгээ жинхэнэ сарна 8 сарна өгөх гэдгээд боолгож өгөөс чамд өгсөн. Гэтэ чи чамайг мэдсэн гэдгийг мдээгүй ч их шиг ёо. Йоо тэгээ тийм азарны юмыг мэдхгүй байлаа юу. За өнөөдөр манай холын зочинтой хоёр найз маань ирсэн. Хоёр найз маань нөгөө эхлээд Япон ороод аяллаар байжгаад тэгээд Бээжингээр ирээд тэгээд 1 2 3 хончоод буцхан. Энэ хөөхөн охин нь болохоор манай багын найз ахгүй юу? Миний 10 жилийн найз. Бид хоёр нэг ширээний хамгийн сайн найзууд байсан. Одоо ч яг нэг ширээ биш ч гэсэн ер нь хамгийн сайн найзууд л та. Тэгээд нөхөртөөгөө хамт хоёулаа аялж байгаа байхгүй юу? Манай хоёр найз боловсролын салбарт ажилладаг. Бүр тодруулж хэлвэл математикийн сургалтын төв ажилладаг. Одоо 9 дахь жилдээ ажиллаж байгаа байхгүй юу? Хоёр найзын маань анх танилцж үерхэж эхэлсэн түүхнээс хөрхөн нэгэндээ тооны давтлага өгдөг байсан. Тэгээд дотн танилцаад гэр бүл болсон. Хинэн хиндээ давтлага өгдөг байсан багш нь гэж бодож чинь таарэ гэлөө. За бай бай.